хугацаанд та бүхэн ирж байгаа сайхан зүйл, сайхан мэдээ юу юм бэ? Дээрс нь сахиуцуудынхаа өгч байгаа зөвлөгөөг татаж үзэх болно. За 3 үзэрнээсээ сонгоод 1-р групп, 2-р групп, 3-р групп гэдэг. Өөртөө аль таалагдж байгаа хүзрээ сонгоод урьдчилан орцгох нэ. Энэ хүзэр маань бас өөрөө утга учиртай байгаа шүү. Яагаад гэхээр та бүхэндээ татсан хүзэр маань өөрөө би цаанаас нь сонгож татаж гаргаж ирсэн болохоор ерөнхийдөө энержич урамшлага болоод орчно гэдгсэн үг. За нэрийн группийг сонгосон хүмүүсийн маань хувьд та бүхэн одоо ямар байдалтай байна вэ гэдэгт тэгэхээр энэ группт маань ойрын хугацаанд ерөн сүүлийн үед жоох муу зуршил ихтэй байсан тийм шоу, навигацийн за зугаан цэнгэл ч юм уу тийм найз нөхдөдөө гадуур явах караоке ордог ч юм уу эсвэл жоохон ууж идэх нь ихсээд байсан тоглох тэр зүйлсдэг их байгаа хүмүүс энэ муу зуршлууд нь ихтэй байсан тийм нэг бол ингээд хүнээс салчсан байгаа тэгээд тэрийг мартах гад хичээж байгаа ч юм уу маш олон зүйлэн дээр орчиж байгаа муу зуршил гэхээр таны муу идэх зуршил аппетит байдаг ч юм уу өөрийнхөө дэлгэхгүй маргааш турна гэдэг ингээд идэх зүйлсээ дэлгэхгүй байгаа зүйлс орж ирж байна дээрс нь дотоодын нэг муу шиж чанар байдаг шүү дээ уурлах, хуцаарлах өөрийнхөө тэр нөгөө хэцүү байгаа байдлаа өөр зүйлсээр орлуулах жишээ нь хамгийн энгийн жишээ гэдэг юм бол энерги ундаа байгуулах ч юм уу эсвэл болж бүтггүй байгаа нөгөө бие хортой муу зуршлууд ерөөсөй орхиж чадахгүй байгаа тийм хүмүүс байгаа бол 1-р групп маань зөв группээ сонгожээ гэж үзээд за цаашаа уншлагаа орцгоё. Группийнхээ уншлагыг ингээс юу яатсан байгаа бэлтжсэн байгаа яагаад гэх юм бол хүзрээ холиод бахаар бас та бүхэнд маань тав тухгүй байх юм болов уу гэсэн үгнээс би өөрөө бас таарууд маш их үздэг. Тэгээд хүзэр холиод байх жоохон тэр дуу чимээ төвхтэй мэдрэмж төрүүлээд байдаг учраас та бүхэнд айлуулах төв стресс болохгүй гэсэн үгнээс хүзрээ бэлдэж тавьчихсан байгаа. За 1-р групп маань санхүүгийн хувьд ямар ивэл ирж байна вэ гэдээ тэгэхээр ойрын үед та бүхэнд маань санхүүгийн хувьд гэхээр өнгөрсөн хугацаанд алдсан зүйл байгаа бол тий өнгөрсөн хугацаанд нэлээд алдагдaltaй байсан гэсэн зүйл харагдаж байна. За ялцчгүй энэ маань та бүхний нөгөө энерги шалгалтын дээр орж ирсэнчлэн аливаа зүйлд ингээ маш их мөнгө төгрөг өрсөн. За 6 тэр тусмаа ингээд 6 цэгэл хэрэггүй зүйлс найз нөхдөдөө уулзсан. За магадгүй гэр бүлээрээ явсан ч юм уу гадаад зугаалга юуж байж болно. Тэр зүйлээс болоод та бүхний маань санхүүгийн хувьд жоохон алдагдaltaд орсон байж болохоор харагдаж байна. За нэг бол төлөвлөөгүй, ашиггүй зардал, үргүй зардал гэж ярьдаг та үргүй зардал нэлээ гаргасан ч юм уу. Тийм байдал байж болохоор байна. За харин одоо та бүхэн маань ирж байгаа зүйлс нь юу вэ гэдгээр санхүүгийн тал дээр одоо яг та бүхэн маань хичээж эхэлж байна. Өөрийнхөө ажилдаа дуртай болж байгаа. За одоо нэг өнгөрсөн хугацаанд би ингэсэндээ тийм зүйл дээр би маш их алдаа гаргасан байна. Одоо дахиж ийм зүйл гарахгүй би ингэж хичээх хэрэгтэй юм байна гэсэн байдлаар маш тайван дээрс маш ухаалгаар ажил хөдөлмөрлж эхэлж байна л та. Магадгүй юмнууд маань өнгөрсөн хугацааны алдаанаасаа суралцаад одоо цаг дээр яг санхүүгийн байдал дээр би ийм зүйлийг хийцсэн бол тий энэ бизнесийг гэх юм бол энэ яг миний зөв хангалгаа болох гээд байна гэсэн үгнээс харьцаж байна. За мөн та бүхэн дээр маань яг шинэ хамтрагчид орж ирж байгаа харагдлаа. Магадгүй ажилласаа гараад шинэ бизнес эрхэлж байгаа эсвэл хуваараа юм хийгээд байж байгаа хүмүүс байгаа бол яг тантай тохирох, таны энэ ажлыг дэмжих, таны санаа, шинэ санааг ингээд дэмжиж хамтраад гараад ирэх бизнесийн хамтрагч эсвэл ажлын хамтрагч нэг бол ажлын санал орж ирэх байна. Та яг өөрийн хүсчээсэн ямар ажилд ормоор байсан те эсвэл ингээд бүгэлцэн байгаа хүлээж байгаа тэр зүйлс танд маш нааштайгаар ирэхээр харагдаж байна. Таны яг ажлын ярилцлаганд дуудах эсвэл танд ажил санал болгох ч юм уу тэр зүйлээс болоод та энэ зүйл рүү маш хурдцтай орж эхэлж байна. Гэнэ санхүүгийн тал дээр маш сайжрлаа өгч байна. Ажилд орж байна. Бизнесийн гараа маш амжилттай эхлүүлж байна. Шинийг санаачилсан бүхэн ч ер нь амжилттай болохоор байна. 1-р группийнхээ.
Тэр санхүүгийн хувьд бол үнэхээр та бүхэнд маань сайхан мэдээ орж ирлээ. За одоо харин хайр сэтгэлийн хувьд ямар мессеж орж ирж байна вэ гэх юм бол нэгдүгээр группны мөнхний маань хувьд хайр сэтгэлийн хувьд бас нэлээд амжилттай байна. Өнгөрсөн хугацаанаас та бүхэн маань юу энэ дээр сингл ганц бие хүмүүс маш их байгаад байна. Өнгөрсөн хугацаанаас та бүхэн маань хостой болохыг мөрөөдөжсэн. За би нэг заяаны хатайгаа очиж хайсан. Би нэг хүнтэй суух гэсэн. Яг нэг тасн болцсон хүмүүс байгаад байдаг да. Одоо л хүнтэй суумаар. Одоо л ер нь миний гэр бүлтэй болох цаг хугацаа юм байна. Одоо би ингэж явж иж болохгүй гэсэн байдлаар хандаж ийн гэж маш их мессеж орж ирж байна. Та санхүүгийн байдал дээр чинь тэр хүн хоорондын харилцаа дээр ч тэр. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд та бүхэн маань ер нь сингл хүмүүс маань маш их хүмүүстэй болцсон зугаалсан ингэлтэй хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлж байсан бол одоо харин илүү тогтвортой тийм урт удаан хугацааны харилцааг хүсэж байна. За харин энэ хүсэж байсны чинь дагуу яг хүсэл чинь биелж ийн гэдэг шиг үнэхээр танд тогтвортой удаан хугацааны бие биенээ ойлгох дээрс нь яг таны нөгөө талчин байж чадах хүн орж ирэх байна өөрийн хугацаанд. Одоохондоо бол та бүхэн маань баг зэргийн эргэлзээтэй за ер нь тийм хүнтэй уулзрах болов үгүй болов хэдийгээр сэтгэл дотроо ингээд бодоод би ийм хүнтэй уулзмаараа удаан хугацааны хүнтэйгээ аз жаргалтай тогтвортой гэр бүл болох ёсоо үр хүүхэдтэй болох ёсоо гэсэн мэдрэмж нь байгаа ч гэсэндээ яг тийм хүнтэйгээ өмнөхөр уулзрах болов ер нь л уулзрахгүй ч гэж магадгүй дээ гэсэн байдлаар хандаж байгаа бол үгүй яг тэр хүнтэйгээ та уулзрах чадна хангалттай потенциал нь байна. Тэр тусмаа ойрын хугацаанд та бүхэнд маань ийм тогтвортой харилцаатай болох хүн нь орж ирж байна гэж мессеж оруулж ирж байна. За тэгээд энэ ордны маань хүмүүс ямар хүмүүс орж ирж байна вэ гэд тэгэхээр агарын орд маш төлхөө орж ирлээ. Хөр хумгчийн дэлгүүрийн орд. За дээрс нь материалын орд, охины орд маш их харагдаж байна. Ийм ордны хүн орж ирэх байна. Тэгээд тэр хүн маань нэлээд тогтвортой нэлээд шийдэмгий хариу зөвлөлтөд нэлээд манлайлагч байж чаддаг. Яг хэлсэн ам хийж байгаа зүйлдээ эзэн болж чаддаг, хариуцлага өндөртэй ийм хүн байхаар байна шинж чанарыг харах юм бол тэгээ та хоёр маань нийлгээвээ би битэйгээ маш сайн ойлголцоод би биенээ маш их хайрсан тийм гоё сайхан харилцаа болохоор байна гэж харагдаад байна. За хэдүүлээ одоо сахиусныхын зөвлөгөөг аваад үзчих. За сахиусны зөвлөгөөн дээр энэ хоёр карт маань гарч ирсэн байна. Тэгэхээр за би чиний залбирлыг одоо ингээд сонсоод чамайг тийш чиглүүлж байна. За алхамаар ингээд намайг дагаад яваарай. За чи өөрөө бодож байгаа зүйл дээр ингээд намайг дагаад яваарай гэж байна. Тэгэхээр чи бодсон зүйл дээрээ те чиний бодолтой одоо холбогдож байна л гэсэн үг гарч ирж байл та чиний бодол хүсэл мөрөөдөл тэгэхээр та бүхэн маань яг амьдралдаа юу манифест хийгээдсэн юу бодоод юу хүсээд мөрөөдөд байсан тэр болгон руу одоо яг орж ирж байгаа цаг хугацаа байна таны мөрөөдөл таны хүсэл зорилго тэр тусмаа энэ хайр сэтгэл дээр ч орж ирж байна тэгэхээр та бүхэн маань одоо аливаа зүйлээс айлтгүй ямар хүн бол ямар аж болох гэж санаа зовоод байлгүйгээр ер нь бол шийдвэртэй байгаад танд орж ирж байгаа боломж болгоныг алдалгүй аваарай. Яг гэхээр яг та бүхэнд маань энэ боломжийн цаг хугацаа үнэхээр та бүхэнд боломжтой тэр үүд хаалгаа нээж өгч байгаа учраас та бүхэн энэ цаг дээр л энэ боломжоо атгаад авах хэрэгтэй байна. Яг гэх юм бол боломж гэдэг зүйл биднийг хүлээдэггүй. Бидний бэлэн болцоо дараа сар дараа жил болъё ер нь өнгөрс 2 сарын дараа болъё ч юм уу ийм байдлаар биш үнэхээр танд тэр мотивац нь орж ирсэн бол урам зориг нь байгаа бол яг хиймээр санагдаж байгаа бол тухайн цагтаа хийх хэрэгтэй. Боломж гэдэг зүйл нэг орж ирсэн бол ингээд байгаад байдаг те таны хүлээгээл за дараа сар энийг болгочих дөө гэж байж өгдөг зүйл бол биш. Тийм болохоор яаралтай барьж аваарай. За та бол өөрөө хүсэж байсан зүйлдээ бас хүрнэ. Одоо үргэлжлүүлээд ажиллаад байгаараа гэсэн мессеж орж ирж байна. Ялцчгүй Oracle картны чинь 2 мессеж чинь
Яг л таны хүсч бодож байгаа зүйлс нь орж ирэх гээд байгаа мессежүүдээ за тэгэхээр та хэд маань яг өөрийнхөө энэ зүйл дээр фокуслаад ажиллаад өөрөө манайх хаа. Боломж гэж нэг зүйлийг ярьсан чинь надад яг тэр миний амьдрал дээр байсан зүйлс орж ирээд байна. Өмнө нь яг би за энэ бизнесийг хийж гээсээ би яг юм ютубер болох гэсэн ч тийм юм уу те эсвэл яг миний ингэ бодож исэн бизнесүүдийг би дараа болъё би туршаад болъё гэсэн байдлаар маш их хойшлуулж исэн. Тэгээд тухайн үед хийж чадаагүй зүйлс маань дараагийнх нь хүмүүс гарч ирээд тэгээд хийчдэг. Би бол боломж гэдэг зүйл үнэхээр хүлээдэггүй. Боломж олдсон цагт нь бол хүн заавал ашиглах хэрэгтэй. Тэр магадгүй танд бурхнаас өгч байгаа бас нэг ивэл. Тийм болохоор та бүхэн маань тэрийг цаг алдалгүй бариад аваарай гэсэн мессежийг өгч байна. За бүгдэнд нь хүртэл өгсөн баярлалаа. Бас нэг зүйлийг сонирхолж хэрчлэхэд нэгдүгээр группийнхэндээ та бүхэн дээр маань одоо санхүүгийн тал дээр ч юм уу эсвэл хайр сэтгэлийн тал дээр маш сайхан зүйлсийг манифест хийж оруулж ирэх тийм домын арга байдаг. Дом дээрс нь маш гоё талархлын тий таныг яг тэр зүйлд бэлдэж байдаг арга байдгаа. Тэр зүйлийг тэр аргыг та бүхэн маань мэдхийг хүсэж байгаа бол тэр энергийн гоё цэвэрлэгийг ойлгохыг хүсэж байвал Instagram болон Facebook-ээр мань холбогдоод надаас заавар зөвлөгөөг авч болно. За бүгдэнд нь хүртэл үзсэн баярлалаа. Группийн маань энэ хөдрийг сонгосон байх учиртай. За 2 дугаар группийн энергийн шалгалтыг үзэхэд юу гэж байна вэ гэхэд тэгэхээр 2 дугаар группийн маань яг одоогийн байдлаар нэлээ эргэлзээтэй суугаад байна. Хоёр зүйлийн дунд шийдвэр гаргаж чадахгүй. За магадгүй хоёр хүний дунд эсвэл яг над руу орж ирж байгаа мессеж нь юу байна вэ гэдэг тэгэхээр X-ийн талаар мессеж орж ирээд байна л да. Нэг хүнээс холбоо харилцаагаа тасалсан байгаа. За буцаад нөгөө хүнтэйгээ нийлэхгүй эсвэл энэ жигтэй холбоо харилцаагаа таслах уу гэсэн бодолтой хүмүүс маш их байгаад байна гэж харагдаж байна. Тэгэхээр яалтчгүй нэг эргэлзээнд орсон шийдвэр гаргаж чадахгүй байгаа зүйлс маш их харагдаад байна. Тэгэхээр энэ нь та эдийг маань яг ойрын хугацаанд одоогоор яг ингээд бодол болоод таныг жоохон амраахгүй байгаа стресстүүлээд байгаа зүйл байгаа бол та бүхэн маань яг зөв үрбийг сонгосон гэж харагдаж байна. Яалтчгүй над дээр орж ирж байгаа зүйл нь хүн хоорондын харилцаа. Тэр тусмаа эксүүдтэй холбоотой өнгөрсөн холбоо харилцаатай байсан хин нэгэнтэй холбоотой. За яг магадгүй цөөн хүмүүсийн маань хувьд гэхээр шинээр хүмүүс орж ирж байгаа. За энэ хүнийг сонгох уу, өнгөрсөн хүнээ сонгох уу ч юм уу тийм байгаа бол та бүхэн маань яг зөв бүрбээ сонгочихъя гэж хэлүүлж байна. За миний хувьд гэхээр та бүхэн маань энэ уншлага маань нөгөө хүзрээ холихгүйгээр хийж байгаа. Хүзрээ холиод байгаа болохоор дуу чимээ гараад тэгэхээр бас зарим хүнийг маань стресс түлэх магадлал өндөр байдаг. Тийм болохоор шууд суулж аваад бэлдсэн байгаа үзрүүдээ гаргаад ирлээ. За энэ 2 дугаар группийнхний маань хувьд санхүүгийн байдал та бүхэн маань ойрын үед ирж байгаа зүйлс юу байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд та бүхэн маань за энэ групп дотор маань нэлээд урт удаан хугацаанд энэ ажлыг хийж байгаа хүмүүс гэсэн мессеж орж ирж байна. Надад бол санхүү гэхээсээ илүү ажил дээр мессеж ороод ирлээ. Удаан хугацаанд энэ ажил дээр хийгээдээс амжилтгүй байгаа тухай ямар нэгэн үр дүн гарахгүй хэцгүй байгаа бол яг та бүхэнд маань орж ирж байгаа зүйл таны мөрөөдөл биелэх болно гэсэн мессеж орж ирлээ. Тэр тусмаа албан тушаал ахих боломжтой байна. Таны бизнес өргөжих, тэлэх ямар нэгэн зүйл ингээд хийж байсан бол тэрэнд хэлэх. За дээрэс нь хамт олонны чинь уур амьсгал дээшлэх боловсон хүчнийг нэмэгдүүлэхдээ компани нь илүү өргөжинд хэлж байгаа. Ямар нэгэн жижиг бизнесээс ч гэсэн тэр нь өөр өгч эхэлж байгаа. Танд ямар нэгэн яг бодтой зүйлс орж ирж байгаа зүйлс орж харагдаад байна. Бас магадгүй хөрөнгө оруулалтын зүйл дээр орж ирж байна. Таны хий гэж бодож исэн зүйл дээр чи хий нэгэн тусламж дэмжлэг үзүүлэх маш таатай хугацаа байна л та. Тэгэхээр та бүхэн маань ямар нэгэн зүйлийг хийх гээд төлөвлөж байсан бол за тэр тусмаа би нэг дэлгүүртэй болмоор байна. Би хувийн бизнестэй болмоор байна. Ямар нэгэн YouTube дээр онлайн бизнес хийж эхэлмээр байна гэж бодож байсан хүмүүс байгаа бол тэндэр чи яг бодтой
хөрөнгө оруулалт дэмжлэг болоод ирэх хүмүүс нь та бүхэнд гарч ирж байна. Хамт олон гарч ирж байна. Тэгээд энийг хийх гаргалгаа гарч ирж байна. Ойрын хугацаанд та бүхэн маань магадгүй энийг эхлүүлээд маш амжилттай ахиулах боломжтой байна. Санхүүгийн байдал дээр бол яг доктортой байгаа. Санхүү дээр бол гинтийн мөнгө төгрөг орж ирэх ч юм уу эсвэл гинтийн хашиг орлого, ол замбаг гэхээсээ илүү дэвэр та бүхэн дээр маань ажил дээр нь маш их дэлгүүс мессеж орж ирж байна. Ажлын орчин сайжрах ямар ч гэсэн хүссэн ажилдаа энэ бүх хүмүүс маань орж чадхаар байгаа, хүссэн ажлаа хийж чадхаар байгаа хүмүүс маш их байна. Энд тийм юм хийхээсээ гэсэн шин санаа төрүүлж байгаа хүмүүс маш их байна. Тэгэхээр тэр зүйлээ та бүхэн маань үнэхээр бодож байгаа, хийж үзмээр байгаа бол зоригтой хийгээд үзээрэй. Тэн дээр чинь та бүхэн магадгүй ингээд эргэн тойрон хүрээлэлээ авахгүй байж болох ч гэсэн таныг яг хийгээд эхлэнгүүд таныг дэмжиж таныг ингээд босгоод ирэх хүмүүс бол маш их байгаа тийм. Тэгэхээр зоригтой хийнээс зөвшөөрөл хүсэлтэй намайг хий юу гэх бол надад тусах хүмүүс байх болов уу гэсэн бодол байгаа бол ерөөсөө тийм шаардлагагүй та ихэд тэгээд таны дараагийн зүйл бэлэн болгоно гэсэн мессеж орж ирлээ. За хайр сэтгэлийн тал дээр нь харин юу гэж орж ирж байна гэхээр та бүхний маань хайр сэтгэлийн тал дээр за дийлэх хүмүүс маань өнгөрсөн хугацаанд нэлээд сонголттой байгаа гэсэн хүмүүс байна. Энэ хүнийг үү, тэр хүнийг үү, за энэ хүнтэй болцож үзэх үү, тий. Энэ хүнийг эсвэл сонгох уу, өнгөрсөн эксээ сонгох уу гэсэн хүмүүс байгаа бол та бүхэн дээр маань ер нь цоо шинэ харилцаа орж ирж байна гэж харагдаад. Энэ хүмүүстэй би сануулаад хэлэхэд цоо шинэ харилцаа гэдгийг сайн санаар цоо шинэ харилцаа. Гэхдээ энэ цоо шинэ харилцаа нь өнгөрсөн хугацаанд та бүхэн маань энэ дээр дэвил карт гараад ирсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд та бүхэн маань токсик экстэй байсан байж болно харилцаа нэг л тогтворгүй яг situationship гэж ярьдаг тур хугацааны тий салаад нийлээд on off relationship ч юм эсвэл нэг тодорхой хугацаанд ингээд уулзаад харилцааж явдаг тийм харилцаатай байсан бол харин одоо энэ орж ирж байгаа хүн нь танд илүү тогтвортой, илүү амар амгалан, илүү аз жаргалтай тэр урт хугацааны харилцаанд орох хүн нь орж ирж байна гэж хандлаад байна. Гэхдээ яг энэ группэд байгаа хүмүүс маань өнгөрсөн дэх хүнээ сонгож магадгүй өнгөрсөн дэх хүнээ сонгох юм бол харин эсрэгээр нь юу байна гэх юм бол дахиад токсик байдал чинь үргэлжлэх болно. Хизээч тэр хүн засахгүй, хизээч тэр хүн өөрчлөгдөөгүй байгаа. Яг өнгөрсөнд танд ямар хандлага гаргажсэн таныг үл хөндөлж байсан юм эсвэл тодорхой шийдвэргүй ингээд яваад гэсэн тийм. За үерхэл яваад гэдэг. Би мэдгүй тэгж асуул хоёлаа 1 жилийн дараа суун, 2 жилийн дараа суун, хувь тавилан болно ч юм уу. Иймэрхүү авцаасан байдлаар таныг явуулаад таныг стресстүүлээд байдаг тийм харилцаа байсан бол энэ харилцаа дахиад үргэлжлэх магадлал маш өндөр байна. Тэгэхээр сонголт хийгээд байгаа хүмүүс дээр маань хэлэхэд хэрвээ та бүхэн маань шинэ хүнээ сонгоод явж чадах юм бол энэ бол маш урт удаан хугацааны тогтвортой харилцаа байх болон тань маш их аз жаргал амар амгалан мэдрүүлэх болно. Харин хувьчин эксээ сонгох, хувьчин руугаа эргээд буцах юм бол токсик байдал үргэлжлэх болно гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Хүн хоорондын харилцаан дээр нь. За харин одоо Oracle картны мессеж маань юу гэж гаргаж ирсэн бэ гэдгийг харъя. Oracle картны мессеж. За би чиний хайртай нэгнээс мессеж авч ирсэн. Би аз жаргалтай амар амгалан байна. Би чамд маш их хайртай шүү. Битгий миний төлөө санаа зовоорой гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр энэ надаас яг өнгөрсөн хүнээс гэхээс илүү ирээдүйн хайртай учрах тэр доктортой за энэ хань юм уу тэр хүнээс нь орж ирж байна гэж харагдаад байна л да. Тэгэхээр хизээний цагт би илүү хүнтэй учрах болов би амар амгалан байх болов би яг за энэ хантайгаа учрах болов гэсэн хүмүүс байгаа бол ерөөсөө тэн дээр санаа зовох хэрэггүй. Тэр хүн нь таны зам дээр бол бэлэн байгаа. Тэгж санаа зовох хэрэггүйгээр харин илүү өөр дөрөв төвлөрөөд аз жаргалтай байгаарай гэсэн мессежийг оруулж ирж байна гэж харагдаад байна. Уг нь бол өөр утгаар орж ирж байгаа л да. Гэхдээ надад орж иж байгаа мессеж нь бол тийм утгаар орж ирж байна. За таны сэтгэл хөдлөлд одоо итгэвч байна. Ямар нэгэн сайхан хайрыг хүлээж авахд бол бэлтгэгдэж байна. Би чамд одоо бас туслах болно энэ уур уцаар
дээрс нь гомдол харуулсал байгаа бол өөрчилж боломгүй зүйлс байгаа. Тийм зүрх сэтгэлд чинь эсвэл таны бодолд байгаа бол би тэрнийг чөлөөлөхөд туслах болно гэж таныг ивэдэг харж явдаг сахиуст бурхад юу гэдгийг тий өвгдөөс тэр хүн зүйлээс нь мессеж орж ирж байна. Тэгэхээр та бүхэн маань өнгөрсөнд болсон ямар нэгэн зүйлийн токсик байдал байгаа бол тэрийг харин чөлөөлөд өөрөөсөө энэ замаас нь чөлөөлөд ирээдүгөө итгэлтэй алхаарай гэж би та бүхэндээ сануулж дахин сануулж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ өнгөрсөндөө буцаж явах тийм өнгөрсөн байдлаа буцаад энэ одоо цаг дээр хацраад үргэлжлүүлэх гээд байгаа хүмүүс их байгаад байна. Тэр чигтаараа тарат карт болон Oracle картны мессежүүд нь та бүхэнд маш их сануулад байна. Энэ дээр та бүхний сонгосон карт ч гэсэндээ ер нь маш их бодол болсон шаналцаг үе байгаа даа. Тэгэхээр өнгөрсөн бүгээ буцааж буцах ямар ч шаардлагагүй. Та бүхний өнгөрсөн бол өнгөрсөнд үлдсэн. Өглөө болох бүтэх аз жаргалтай байх ёстой байсан бол болох байсан гэдгийг маш сайн ойлгоорой та бүхэн маань. За 2 дугаар группийнхэндээ хандаад хэлгээд та бүхэн маань яг санхүү болон хайр дурлалын тал дээр та бүхэнд оршуулж ирэх манифест хийхдээ аз жаргалтай зүйлс дээр манифест хийх за дээрэс нь та бүхэнд дон болох, энерги засал болох тэр ойлголтыг мэдхийг хүсэх юм бол та бүхэн манад руу Instagram болон Facebook-ээр холбогдоод тэр аргыг мэдээд аваарай. Тэгээд та бүхэн амьдрал руугаа орж ирж байгаа зүйлс дээрээ энерги цэвэрлээд өөр дээр илүү сайхан зүйлс хүлээж авахд бэлтгээд өгөөрэй. Та бүхний маань хувьд гэхээр хүн орны харилцаан дээр нэлээд асуудалтай байгаа учраас өнгөрсөн хүнээ тавьж явуулаад харин илүү аз жаргалтай амар амгалан болгох тэр зүйл рүү түлхүү ажиглаж та бүхэндээ 2 дугаар группийнхэндээ тэр хайр сэтгэлгүй орны харилцаа дээр түлхүү чиглэсэн энергийн заслыг би та бүхэндээ зааж өгөх болно. За ингэж л туслахандаа 2 дугаар группийнхэндээ за бүгдэнд нь баярлалаа энэ хүртэл үзсэнд. 3 дугаар группийнхэн маань за Six of Cups гэсэн хүзрэг сонгосон байгаа. За тэгэхээр энэ хүзэр маань та бүхний энерги өмчлөг болоод ойрох болно. 3 дугаар группийнхэн маань хувьд энэ дээр өөрсдөр ажиллая гэсэн хүмүүс маш их байгаа даа. За өнгөрсөн байсан өөрөө маш их бодож байгаа хүмүүс байна. Өнгөрсөн та бүхэн маань ирч хүчтэй байсан, аз жаргалтай байсан ч юм уу те. За магадгүй би юм гоё тустай туранхай байсан даа гэсэн хүмүүс байдаг. Надад яг тэр мессеж орж ирээд байна л да. Хүмүүс 6 гаргаж ирээд би 10 жилтэй байхдаа ийм хөөрхөн охин байсан. Эсвэл би 54 жилтэй байсан, би ийм туранхай байсан, би загвар өмсдөг байсан ч юм уу те. Өнгөрсөнд нэг өөрийгөө аз жаргалтай байснаа дурсаад байдаг үе яадаг. Тэгэхээр өнгөрсөнд та бүхэн манд өөрийгөө алдчихсан байгаа. Өөртөө нэг хин байснаа түргээд ч гэсэн үе яадаг та хүүхд гаргаад эсвэл нэг харилцаанаасаа болоод тохиромжгүй харилцаанаасаа болоод өөрийнхөө нэг цогцол бууз жаргал хин байснаа магадгүй мартсан үе байдаг бол яг одоогоор яг энэ зүйлдээ ингээд иргэн санаж байгаа хүмүүс байна. Би ингэж явах ёсгүй, би ингэж ёстой, би юм байхсан. Би одоо буцаж турмаар байна. Би аз жаргалтай болмоор байна. Би ийм зүйлийг хиймээр байна. Би ийм ажил дээр амжилт үзүүлж чаднаа гэсэн өөрийнхөө дотоодын нөгөө ирч хүчээ буцааж эргүүлж авч байгаа хүмүүс байгаа бол та бүхэн маань маш зөв группээ сонгожээ гэж хэлмээр байна. За яг цөөн хүмүүсийн мод хувьд өнгөрсөндөг хүмүүстэйгээ учирч байгаа хүн хоорондын харилцаан дээр ч юм уу хүн хоорондын харилцаан дээр тусмаа энэ бол заавал эрэгтэй хүн эмэгтэй хүн гэсэн үг биш. Өнгөрсөдөх найз нөхдөдтэйгээ уулзах тийм уулзсан эсвэл гэр бүл рүүгээ буцаж байгаа гадаадаас Монгол руу ирж байгаа ч юм уу нэг газараа өнгөрсөнд байсан цагт хугацаанд буцаж очиж байгаа. Энэ юу ч байж болно та бүхэн манай өөрсдийнхөө хүлээгээд аваарай. Багтаа сурч эсвэл сургууль ч юм уу эсвэл гэр орлогоо явж байгаа. Их нутаг төрсөн нутаг руугаа явж байгаа. Тэр байдалтай баг зэрэг. Гэтэ түлхүү орж ирж байгаа мессеж нь юу юм бэ гэхээр яг өөрийгөө амьдрал дээр жоохон гэрчгсэн байсан хүмүүс маань буцааж өөрийгөө сэргээж яг дотоодынхоо тэр ирч хүчээ сэргээгээд байгаа хүмүүс байна. Өөрийгөө санагалзаад байгаа, дурсаж байгаа тийм. За үнээр үйл хөдлөл авахыг хүсэж байгаа хүмүүс байгаа бол үнэхээр зөв би сонгожээ. За одоо харин та бүхний маань 3 дугаар группийнхний маань санхүүгийн тал дээр, ажил санхүүгийн тал дээр ойрын хугацаанд ямар сайхан мэдээ юу болох нь вэ гэдгийг хүлээж авцгаая.
За санхүүгийн хувьд тэгэхээр та бүхэн маань өнгөрсөн хугацаанд бага зэргийн ашиг орлого муутай байсан. За магадгүй энэ дотор нөгөө бизнес хийж байгаа ямар нэгэн байдлаар хүнтэй хамтарч ажиллаж байгаа нөгөө хүндээ залилуулсан эсвэл хуурдагдсан хүмүүс нэлээд байгаатай. Ажил нь амжилтгүй болсон. За таны яг хүсэж бодож исэн ажлаас өөр чиглэлд орсон тий. За магадгүй би ингээд шинэ ажилд орчлоо. Ажлаа хийж үжил дараа сард цалин нэмэгдэнэ гэж үсэн. За эсвэл яг цалин маань одоо 4 сая гэж төгрөж орсон ч гэсэн танд ингээд хангалтгүй мөнгө өгöd байгаа ч юм уу тий. 2 сая өгч байгаа ч юм уу. За магадгүй тэр компани таны ажиллаж байгаа газар хэлсэн амандаа хүрэхгүй байсан тэр зүйлс маш их байгаа гэдэг. Харин одоо та бүхэн маань илүү яг өөрийнхөө ажил дээр үнэлж эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд яг би яг юм харамсалтай байгдсан байхгүй юу? Яагаад би гэсэн бол яагаад надад ингэж байгаа юм бол нэг хохирогчийн дүрд орчихсон юм шиг тий байгаа санхүүгийн байдал дээр хангалттай мэдрэмжийг авдаггүй санхүүгийн байдал дээр бас стрессцэн нэг л зүйлийг болгож бүтээх гэсэн за ажил нь бас өөрт нь нэлээд тохиромжгүй тааламжгүй тийм зүйлсийг мэдрүүлдэг байсан хамт олон ч гэсэн тийм зүйлсийг мэдрүүлдэг байсан бол та бүхэн мад харин одоо яг өөрөө сэрж эхэлж байна. Би яагаад ийм ажлыг хийх ёстой бэ? Би яагаад ийм төгрөг авах ёстой бэ? Би чинь магадгүй за хэдүүлээ энгийн жишээгээр авъя л да. Би айгүй гадаадд их сургууль төгссөн те магистр сурсан тийм хүн хэрнээ би яагаад 3 сая төгрөгийн цалинтай ажил хийгээд байж ах ёстой гэж би яагаад өглөөнөөс ороо хүртэл ингэж ядран ажиллаад надад ийм хэмжээний мөнгө олж ирэх ёстой гэж яагаад эсвэл би ийм токсик хамт олонтой ингэж байх ёстой гэж өөр дээрээ маш их анализ хийж өөрийгөө сэргээж ирж байгаа хүмүүс яг дотоодынхаа ирж би ингэх ёсгүй би ийм хамт олонтой байх ёсгүй надад илүү боломж бололцоо байгаа би илүү хийж чадна илүү газар очиж ажиллаж чадна илүү сайхан хамт олонтой байж чадна гэсэн тэр дотоодын ирч хүч мэдрэгдээд та бүхэнд маань яг үе нь бол үйл хөдлөл биш яг өөртөө итгэх өөрийнхөө чадамжинд тий би ч нөгөө нь бол энэ зүйл бол миний хувьд үуч биш шүү дээ би энэс илүү байх ёстой би эзэж бичгийн ажилтныг хийгээд явах ёсгүй магадгүй би нэг газар компани гүйцэтгэх захирал хийгээ явж явах ёстой ч юм уу тий. За тэр байдлаараа өөртөө маш их дотоодоос ирч хүчээр мэдэрч байгаа өөртөө үнэлж эхэлж байгаа хүмүүс байна. Өнгөрсөн хугацаанд яалтчгүй та бүхэн маань өөртөө үнцнийг мэдрэхгүй байсан байна. Ажлын байран дээр, санхүүгийн байдал дээр энэ санхүү дээр ч гэж болно. Зарим хүмүүс гэдэгтэй харахад билээ потенциалтай хүмүүс байгаад ямар ч ажлыг хийж гүйцэтгэж чадхаар аливаа ажил дээр амбицлэг тий өөрт нь маш их мэдлэг боловсрал тэр зүйл байгаа хэрнээ чи ингэх хэрэгтэй чи ийм ажил яаж яах вэ 2 сая төгрөгийн цалинтай ажил хийх хэрэгтэй чи цаашаа ахих хэрэгтэй чи суралцаад илүү боломжийн өндөр цалинтай ажил руу ахих хэрэгтэй тийшээ чи орж чадна гэд хүндлэнгийн хүн хараад потенциалыг хараад өглөөд хэлж хахад нөгөө хүмүүс маань юу надад боломж байхгүй надад таньдаг хүн байхгүй тийшээ туршлагатай хүмүүс орно гэд ингээд нэг өөрийгөө үнгүүдүүлээд байдаг хүмүүс байдаг да. Харин та бүхэн дээр маань яг өөрийгөө үнэлж эхэлж байгаа хүмүүс байгаа бол та бүхэн маань үнэхээр азтай байна. Тэгэд үүнийхээ үр дүнд яаж байна гэдгээр ажлаасаа гарч байгаа гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр ойрын хугацаанд та бүхэн маань өөр тохирохгүй байсан ажлаа хаяг эсвэл тэр санхүүгийн нөхцөл байдлаа дээшлүүлэх гэж хөшөө тийш явах тий өөр гадаад руу ч юм уу өөр тийш өөр газар руу явах эсвэл санхүүгийн боломжоо дээшлүүлэхэд тулд өөр зүйлийг олж хийх өөр нэг тийм хүмүүс маш их байна. Ерөнхийдөө бол ажлаа солих хүмүүс байгаа да. За харин одоо хүн хоорондын харилцаан дээр та бүхэнд ямар зүйл орж ирж байна вэ гэдгийг харъя ойрын хугацаанд. За хүн хоорондын харилцаан дээр гэдгсэн чинь өнгөрсөн хугацаанд нэлээд гацсан байдалтай байгаа байсан байна. Тэгэхээр та бүхэн маань хүн хоорондын харилцаа хайр сэтгэл дээр нэг гацчихсан. Дээрээс нь гацсангаас илүү гэсэн ийм байхгүй нөө. Жоохон хөрчигсэн хин нэг би бэрүүгээ татахгүй байсан ч юм уу. Тэр байдлаас болоод та бүхэн маань хамтрагчтай тэр ихтгэлээ алдаад байсан. Энэ байдал яг юунаас болсон бэ гэд тэгэхээр яг хамтрагч нь таныг хураад байсан юм уу? Бодит байдал дээр таныг ингээ гомдоогоо шартлуулад байсан юм уу гэх тэгэхээр надад бол таргет картны маань мэдээлэл бол арай өөрөөр орж иржээ. Та бүхэн өөртөө гэж гисэн байсан байна.
Та бүхэн өөрсдийгөө нөгөө дотоодын ганцаараа бэрч хүч аз жаргалаа гэж гисэн байсан болохоор хамтрагчаа бас хартаас сэрдэгтэй буруугаар ойлгох. Тэгэхээр тэр хүнийг ингээд надаас холдчихсан байгаа. Над руу татгатгаан болцсон. Намайг гэх юм болчихсон. Эсвэл өөр хүнтэй уулзч байгаа ч юм уу. Тийм мэдлэгтэй хүмүүс маш их байсан байна. Тийм мэдээлэл авсан. Тийм ойлголттой. За харин та бүхэн маань ирж байгаа харилцааны шин сайхан зүйл гэхээр та бүхэн маань өөрийнхөө нөгөө дотоодоо асаагаад ирж хүчээ болоод тийм буцаагаад өөрийгөө цэнэглээд тэр сайхан энергиэр өөртөө ингээд цэнийг оруулаад ирж байгаа л та нөгөө эмгтээлэг энергиэс хийгээд тэр тусмаа эмгтэй хүмүүс дээр мэн гарч ирж байгаа шүү. Эмгтэй хүний нөгөө уян цөөлөн алархай хайр татам зүгээр л хүнийг нэг хайр сэтгэлийг хүлээж авч тэгээд баялыг хүлээж авч байдаг аливаа зүйлээ ханаас хөөцөлддгүү хил ам болж тэ чи намайг хайрласангүй чи намайг тоосонгүй гэдэггүй зүгээр л байгаагаар байж байдаг тэр сайхан хүлээж авдаг энергиуд нь саргиж орж ирж байна. Дээрэс нь өөртөө итгэх хідэлэн нэмэгдэж байна. Та бүхэн маань ойрын хугацаанд юм өөрийгөө гадаад дотоод тэр ч гэсэн маш их ажиллагаад байна. Ер нь өөрийгөө сонсоод энэ дунд маань ингээд ойлгоод эхэлж байгаа хүмүүс их байгаад л та. За би өөрөөдөө итгэлээ алдсан байгаа маань. Би одоо буцааж өөрийгөө сэргээж өөрийгөө босгох хэрэгтэй байна гэсэн хүмүүс маш их байна. Тэгээ үүнийг чинь дагаад яг та бүхний маань харилцаан дээр маш шийдвэртэй байгаад харилцаа чи илүү гоё би биегээ дахиад таталцаад илүү би биенээ хайрлаад ойлгоод халуун дулаан байдал дахин нэмэгдэхээр байна шүү. Та бүхний маань харилцаан дээр маш эерэг зүйлс гарч ирэх юм байна. Тэгэхээр та бүхэн маань үргэлжлүүлээд өөр дээр ажиллаад байгаарай. Хайр дурлалын харилцаан дээр эргэлзэж байгаа зүйл биенээ итгэхгүй байгаа зүйл эсвэл тэр хүн намайг хуурсан эсвэл ямар нэгэн зүйл дээр гомдоод байгаа бол энэ таны дотоодос болж байгаа юм. Түлхүү мессеж таны дотоодос болж байна гэсэн мессеж орж иж байгаа болохоор та хэд маань үргэлжлүүлээд өөрсдөө ажиллаад байгаарай. За харин надад одоо Oracle картныхын мессеж өгч юм хэлж авцгаая. За Oracle картныхын мессеж гэдгсэн чинь за амшаадах юм. За завсарлага аваа хитрхи ингээд бусдын төлөө гэд эсвэл ажил төрлийгөө болооч юм уу те хэд анхаарсаар байгаад та өөртөө нөгөө цаг зарцуулж чадахгүй өөрийгөө гэж гисэн үе байна. Тийм болохоор одоо тэг бусд руу анхаардаг бусдыг гэдэг тэр хүн маань яах бол эсвэл хүүхэд маань яах бол ажил маань яах бол би ингэжүүл яах бол гэсэн бодлоо хаяад өөрийгөө түр хайрлаад өөр дээр анхаарах цастай цаг хугацаа явагдчихээн. Тэгэхээр та хэд маань өөрийгөө илүү хайрлаарай. За энэ нь болохоор яг сахиусаас нь орж ирж байгаа мессеж чинь таны үг эцэг сахиус харж явдаг тиймэр шүтдэг юу гэдгийг те тэр болгоноос та бүхэн маань орж ирж байгаа мессежийг би чамд тусалнаа. Чамд одоо гарч ирж байгаа сорилтууд дээр маш их туслах болно. Чи бол бусдыг эдгэх чи яг над шиг гэдгсэн байна л да. Тэгэхээр энэ групп дээр маань байгаа хүмүүс дээр яг юу орж ирж байна гэдэг юм бол та бүхэн маань илүү нөгөө хүнд урам зориг өгдөг юм байна. Гадаад байдлаар ч тэр дотоод байдлаар ч тэр маш их мэдээлэл энергитэй хүмүүс байгаа байхгүй юу? Уг нь бол ерөнхий байдал нь их эмгтээлээд инэрэнгүй замагдгүй тэжээр амьдтайж байж болно. Амьдтай тусалдаг, амьдтайг хайрладаг бус хүмүүс аягүй гоё инэрэнгүй ханддаг тийм. Тийм болохоор таны тэр гаргаж байгаа үр дүн та өөртөө илүү өгч байгаа өөрчлөлт магадгүй таны гадаад үзэмж байдал бус хүмүүс нөгөө мотивац болдог тийм урам зориг өгдөг таныг хараад манай найз ингээд өөрчлөгдчихлөө эсвэл энэ хүн ийм байсан шүү дээ ийм болоод өөрчлөгдсөн байна ямар гоё юм бэ тэгэхээр надад ч гэсэн боломж байгаа байна гэсэн тийм зүйлсийг та гоё хүмүүст мэдрүүлэхээр байна. Ер нь бол тэр багш юм уу те арабик яг юу гэдэг тийм юмны бяцлал тийм юмны багш байгаа болохоор хүмүүс байна. Эсвэл гайд маань яг сүнслэг утгаараа хин цаад ингээд өөрийнхөө тулсан амьдралын туршлагаас хуваалцаад хүмүүсийг бас гээрүүлээ хүмүүст туслаад яг тантай адилхан зовлон тантай адилхан амьдралын хэцүү зүйлсийг туулж байгаа хүмүүс дээрээ тусламж нэмжлэг үзүүлэх хүмүүс маш их байна. За харин одоо та бүхэндээ хандаад итгэхэд 3 дугаар бүлгийн дээр маань юу хэрэгтэй байна гэхээр
би одоо яг групп болгон дээр нь тусалж дэмжих зүйлсийг санал болгож байгаа. 3 дугаар групп ихээр маань илүү өөртөө ажиллах, өөрийнхөө стресс цаашдын чиглэлээ олоход нэлээд асуудалтай байгаа учраас та бүхнийг маань Instagram болон Facebook-оор холбогдоод надаас яг чиглэл яаж авахыг өөртөө яаж өөрчлөлтийг хийхэд тулд та бүхэн өөртөө яаж урам зориг авах вэ гэдэг тал дээр нь би илүү энергийн цэвэрлэгээ за домын арга дээрсэн та бүхэнд маань хэрэг болох зүйлсийг зааж өгөх болно. Тэгэхээр Instagram болон Facebook-оор холбогдоод та бүхэн тэр аргыг суралцахыг хүсэж байгаа бол Instagram, Facebook-оор холбогдоод аваарай. За бүгдэнд нь баярлалаа.